Сайн байцгаана уу. Өнөөдөр бид stand-up тоглоом хэрхэн үүсч, яаж хөгжиж, ямар зам туулж одоогийн мобайл FPS-ийн гол оролцогч болсон талаар ярилцах болно. Тэгэхээр дахиж нуршаад байхгүй, шууд бичлэгэндээ орцгоё. Stand-up 2-ыг хөгжүүлсэн институт бол Оросын Axel Bolt гэх инди тоглоомын компани юм. Тэд анх Stand-up 1 гэх тоглоомыг 2013 онд гаргасан ч геймплей нь муу, goofy animationтэй жижигхэн project байсан. Тэгээд 2016 оноос Stand-up 2 төслийг эхлүүлсэн. Map, bonus skin, animation, recoil test энтергээд бүгдийг нь эхнээс нь эхэлж хийсэн байдаг. Харин 2017 оны 12 сарын 14-нд Stand-up 2 альбан нисэр гарсан юм. Анхны үйлбэр нь одоогийнхоос хамаагүй энгийн хэдхэн map, хэдхэн модтэй энгийн л нэг тоглоом байсан ч потенциал нь тоглогчдод шууд анзаарагдсан. Stand-up-ыг хөгжилд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол мэдээж community. YouTube дээр монтаж, frag movie, highlight хийж, TikTok дээр clutch тавьж, тэмцээн зохиож, янз бүрийн концепт хийж зүгээр л community бол stand-up-ын бүх зүйл гэхэд буруудахгүй. Тэгээд мэдээж зарим хүмүүсийн хувьд энэ тоглоомыг тоглох шалтгаан зүгээр л скин байдаг. Гэхдээ угсаа энэ буруу зүйл биш. Скин дургуун гэж угсаа байхгүй. Тиймээс та ч ихсэн дуртай скин авахыг хүсвэл энэ тарагж байгаа хаяг руу чат үчээд хямдвнээр түргэн шуурхай гол худалдаж аваарай. Бас комент болон description хэсэг дээр линкийг нь үлдээчих болохоор хурамч хаяг руу бичгийг сэргийлж линкээр нь орж холбогдоорой. За ёо. Одоогийн байдлаар Stand-up 2 бол мобайл FPS-ийн ноён өргөл гэхэд буруудахгүй байх. Өөр FPS тоглоом нэг байдгүй ч хэлэх үү, бусад төрлийн шүүдэр тоглоомнуудтай өрсөлдөж чадах хэмжээнд хангалттай яваа. Харин он гараад Valorant Mobile бүрэн нээлттэй хийжүүл Stand-up-ын байран суурьндээ тогтож чадах болов. Тэрийг тэнгэрэл мэдэх байх. Тэгэхээр би энэ бичлэгээр Stand-up тоглоомын үүсэл хөгжлийн талаар товчхон өрөг хийх хичээлээ. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.